За та бүдгийн өнөөдрийн молон айлтгая. За миний хувьд бас яг Төв орон нутгийн төр захиргааны байгууллагт хөдөө аж ахуйн салбарт бас цөөнгүүжил ажилласан хүний хувьд энэ хөдөлгөөнд энэ чиглэлээр бас дуу хоолойгоо хүргье гэсэн ийм зорилго тавьсан юм аа. За Монгол орн бол хөдөө аж ахуй орн. Тэр тусмаа мал аж ахуй бол уламжлалт салбар нь, газар тариалан бол үндсэн салбар нь. Хөдөө аж ахуйгаа дагаж одоо ажиллаж амьдарч байгаа ийм ард түмэн. Ер нь одоо туйл дээр ядраад ирэхээр малчид, тариаланчид энэ хоёр салбараа түшиж хоолтой хувцастай явж байгаа гэж одоо хэлж байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалтанд байна гэж ингэж хуульчилсан. Тэгээ төрийн хамгаалтанд байна гэдэг дээр бас янз бүрийн ойлголт байдаг шүү. Тэгээ төрийн хамгаалтанд байна гэдэг нь бол юуны өмнө одоо малыг чинь малчин л малж байгаа шүү. Тэгэхээр малчтаа одоо хамгаалах, малчтаа дэмжих, малчтын залуу хаалгаа бэлтгэх. Ер нь энэ хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараа төрийн бодлогоор дэмжих. За мөн одоо ган зууд халдварт өвчин мөн давтчихгүй байгалийн одоо давтчихгүй хүчин зүйлээс төр одоо хамгаалах. За бэлчээр ус удаг малын үржлийн асуудал дээр нь одоо дэмжлэг өгөх, хамгаалах ийм олон цогц бодлогоор одоо хамгаалтандаа байлгана гэсэн ийм санаагаар үндсэн хуулинд одоо томьёож орсон байдаг. За одоогийн байдлаар манай мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар ямар хувь байдалтай болчиход байна вэ гэхээр ерөөсөө энэ бодлого нь алдагдсан. За бодлого нь байлаа ч гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн удирдлагын хомсдолд орсон. За малын тоо толгой өслөө газар тариалан бас сэргэлээ гаан нэмэгдлээ гэж байгаа боловч нэг малаас авах ашиг шим нэг гаагаас авах ургац үлэмж хэмжээгээр одоо буурчихсан. За малчт нь бол яг нь вөхөр одоо мал аж ахуйн бүтээгдэхүүн газар тариалангийнхаа бүтээгдэхүүнийг одоо борлуулах, нийлүүлэх юм нэгдсэн тогтолцоо системгүйгээс хар захын шуурганд нэрвэгдсэн, үнийн одоо уналтанд орчихсон, амьдрал нь ядуурчихсан, ажилгүйд бий болцсон ийм л байдалтай. Газар тариалангийн салбарт ажиллагчид бол тухайн үед энэ одоо стратегийн гол бүтээгдэхүүн болсон Улаанбаатараа бол тариалцдаг, гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг өөрөө хангаад экспортод гаргах хэмжээний ийм амжилт хүрээд дээр нь одоо Атрын 2-3 дугаар аянгаар сэргийгээд энэ амжилтаа тогтворжуулаад явж ирсэн байдал өнөөдөр байхгүй болоод өөр одоо уналтанд орсон ийм одоо байдалтай байгаа нэг харамсалтай байгаа юм аа. Тийм учраас одоо малчид тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалдаг, тэдний одоо нийгмийн даатгал, тэтгэр, малчдын залуу халааг одоо бэлдэх эрх зүйн зохицуултыг одоо чадамгаа хийдэг, салбараа мэргэжлийн талаар одоо өдрөддөг, зэгслийн бодлогыг явуулдаг, хэрэгжүүлдэг ийм одоо төрийн болоод Төв орон нутгийн байгууллагыг бий болгох, чадамжийн сайжруулах тал дээр одоо энэ дуу хоолойг хүргэж энэ чиглэлээр одоо сэтгэл санаа зовдөг, Монголоо гэж боддог, хөдөө аж ахуйгаа гэж боддог ийм хөдөлгөөн, ийм одоо хүмүүсүүдийг манай хөдөлгөөнд одоо нэгтэж биднэртэй хамтарч ажиллаж энэ өнөөдрийн байж байгаа байдлаасаа түргэн ангижрах салах, салбарынхаа чадамжийг дээшлүүлэх талаар хамтарч ажилласаа гэж одоо ингэж хүсэж байгаа маа.